чамлахаар чангатдаг гэдэг. Тэгээд татврын хуулиуд бас өөрчлөлтүүд нь бас маш удаан орж ирдэг. Тэгээд татврын энэ удаагийн бас өөрчлөлтүүд дээр хувь хэмжээ буулгаж байгаа, сайжруулж байгаа зүйл залтууд бас нэлээд олон байна. Тэгэхээр татврын ерөнхий хуулийн дээр байгаа одоо энэ татврын үл марах журмаар энэ хураадаг энэ үйл ажиллагааг бас аж ахуйн нэгжүүдэд бас нааштай ийм шийдэл гаргаж ирж, өөрөөр хэлбэл дансанд орж иж байгаа орлогыг нь одоо битүүмжилж татврын өрийг хураадаг байсныг тодорхой хэсгийг нь өөрөөр хэлбэл 20%-ийг нь үлдээж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаас тасралтгүй явуулах нь болцоо боломжийг хангах ийм зүйл залт оруулж ирсэн аж ахуйн нэгж одоо компаниуд бас талархалтай байгаа. Тэгээд энэ зүйл залтуудыг одоо улам сайжруулах одоо шаардлагууд бас байгаа. Дөрвөн асуулт асуухтаас хэлсэн байгаа. Хувь хүний хувьд бол энэ аж ахуйн нэгжүүд хуулийн этгээдийн хувьд бол бас харилцсан одоо адилгүй ялгаатай байхаар ийм зохицуултууд байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээр бас хувь хүнтэй холбоотой асуудал дээр энэ орлогын данс одоо хөрөнгийн холбоотой маргаан битүүмжлэгтэй холбоотой харилцаан дээр бас 50% гэсэн хязгаарлалтууд байдаг. Тэгэхээр энийг хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн хувьд ялгаатай байхаар мөн дээр нь аж ахуйн нэгжүүдийн хувьд бол энэ данс битүүмжилж байгаа энэ үйл ажиллагаа энэ дээр 20% үлдээж байгааг бас ер нь болцоо боломж байвал аж ахуйн нэгжүүдийн хувьд бол ядаж цалин нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх хэмжээний орлогоо одоо жишээл үйл ажиллагаа тасралтгүй явуулах үүднээс үлдээвэл татвар хураалт талаасаа тэгээд энэ татврын төлөгчдийн бааз суурь хадгалах талаасаа бас зөв болох юм болоо гэж бодож байгаа. Тэгээд аж ахуйн нэгжүүдийн хувьд бол манайд бол жижиг дунд үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагааны зарлалынх нь 25-аас 35% нь цалин нийгмийн даатгалтай холбоотой ийм зарлалууд байдаг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор энэ аж ахуйн нэгжүүдэд одоо үлдээх буюу protected одоо amount гэж одоо олоос бас ярьдаг юм билээ. Тэгээд энэ дүнгийн бол 30% болгоё гэсэн ийм зарчим зөрүүтэй санал гаргаж ажлын хэсэг дээр энэ саналыг одоо хураалгах гэсэн ийм бодолтой байгаа. Тэгээд түрүүн эхэндээ хэлсэн чамлахаар чангатдаг гэж тодорхой хэмжээнээс өөрчлөлтүүд орж иж байгаа учраас татврын энэ хуулийн өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа. Баярлалаа.